За өнөөдрийн мэдлэгээр Puma хайлын нэгэн талаар хүрэхээр шийдлээ. За өнөөдөр Tyler Halliburton анхны нэр input хайлын нэгээ дебют хийлээ. За өчигдөр бол ерөнхийдөө бүтэн зураг нь ил болсон байсан. За тэрнээс өмнө бол ерөнхийдөө хайлын өөр нэг зурган дээр пүүсийг хальт харагдуулж удахгүй ерөнхийдөө хайлын нэг гарна шүү гэдгийг биднэрт юу хийн төгсөн байгаа. Үүний дараагаар логон ч ил болсон. За загварыг хайлын нэгийн загварыг бол алдарч загвар зохион бүтээгч Saleha Bembury гаргасан. Saleha Bembury нь болохоор Cole Haan, Versace, Crocs гэсэн газар дизайнуудаар ажиллаж байсан. За мөн хамтралуудын хувьд болохоор New Balance, Anta, Crocs, Vans, Moncler гэх одоо том брэндүүдтэй гаргаж ирсэн. За тэр хамтралууд нь ч гэсэн ихэд бүгд ихэнх нь амжилттай болсон байдаг алдартай загвар зохион бүтээгч. За Halliburton, Saleha Bembury хоёр болохоор энэ хайлын нэг загвар төр хайлыг Puma-д орсноос хойш ихэд ажилласан бололтой. За магадгүй аль хэдийн загвар нь бэлэн болсон ч гэсэн гарах зөв цагийг хүлээж байсан. Энэ магадгүй энэ final болсон баг. За хайлын нэгэн бүтцийг харах юм бол ихэд зөөлөвчин дээр Netra Foam зөөлөвч гэж бичсэн байна. За энэ Netra Foam зөөлөвчин энэ хайлын нэг дээр ихэд MB шиг нэг жижигхэн орсноо эсвэл илүү том хэмжээгээр орсноос бүтэн хэмжээгээр Netra Foam зөөлөвчүү гэдэг нь удахгүй мэдэгдэх бах. Хэрвээ илүү том хэмжээгээр эсвэл бүтэн орсон бол зөөлөвчүүд бол тунд ажгүй зөөлөвч байж болох юм. Netra Foam зөөлөвч бол ерөнхийдөө Puma-ийн гүйлтийн гутлан дээр их ашигладаг зөөлөвч. Зөөлөвчийн хэлбэрийн хувьд болохоор энэ Saleha Bembury-гийн өмнөх Crocs-тэй гаргасан өөрийнх нь хурууныг санаа авсан Crocs-оос inspiration авсан уу гэлтэй тийм хээ харагдаж байна. Одоо хэлбэр хээ харагдаж байна. За улыг доорс нь харах юм бол shank буюу одоо тулгуур хэсэг нь карбон байж магадгүй юм шиг санагдлаа. За хэлбэрийн хувьд ерөнхийдөө карбон иймэрхүү шилбэрүүд ерөнхийдөө хинхэн карбон одоо шанкууд байдаг. За Puma бол энэ хайлын нэг дээр ерөнхийдөө нэлээх анхаарал хандуулсан харагдаж байгаа. За Saleha Bembury-гийн загварыг гаргалаа. За мөн өмнөх MB-гээс шал өөр загвар. Мөн зөөлөвчин дээр бас илүү нэмэлт хийж өгсөн болов гэсэн бас найдвар байна гэх мэтлэн илүү их анхаарч гаргаж байгаа загвар шиг санагдлаа. Тэгээд Halliburton өнөөдөр энэ пүүзээ өмсөд зурлалын ихний тоглолтын дээрээ хожлын шидэлт хийгээд хожил авсан байлээ. Тийм ч болоод тэр хүмүүсийн анхаарал бас нэлээд орох юм шиг санагдаж байна. Тэгээ удахгүй бүтэн загвар гараад тэгэхээр илүү олон мэдээллийг хүргэж чадах юм шиг санагдлаа.